Энэ удаа болохоор орчин үеийн бас нэг нэлээд алдартай одоо астрал аяллалын талаар ном бичсэн астрал аяллалын яаж хийх талаар ингээд бүр заадаг Монро институт гэдэг Роберт Монрогийн үүсгэсэн институтэд бас багшилдаг тийм хүний талаар Вильям Бухлам гэдэг хамгийн ихний ном нь болохоор Adventure Beyond the Body гэдэг ном байдаг. Тэгээд яг энэ ном дээрээс бичсэн зарим санааг одоо нэлээд нэг хэрэглэгддэг тийм концептийн талаар ярий. Тэгээд ерөнхийдөө яг нэг астрал аялал хийхэд юу болдог талаар бол яг ижлэхэн ярьдаг байхгүй бусад хүмүүстэй. Яг гэвэл Вильям Бухлам өөрөө яг нэг бас нэлээд туршлагатай астрал аяллалын талаар тэгээд Adventure Beyond the Body гэдэг дээр болохоор ном дээр болохоор эхнээс нь ахуулаад яг ямар хөө процессор явагддаг вэ гэд ерөнхийдөө нэлээд дэлгэрэнгүй өөрийнхөө экспириенс дээр тулгуурлаад тэгээд бусад хүмүүс яг нэг Вильям Бухлманы номыг уншаад ном дээрээс нь авдаг хамгийн гол санаа гэхээр нэг clarity now гэдэг нэг юм команд байдаг. Өөрөөр хэлбэл ихэнх хүмүүс анх удаа гарч байгаа үед авчиад биеэс гарвайгүй нэг астрал нүд бүрэн итгэвчийг болохоор нэг ер нь юмс жоохон нэг фокусгүй харагдаад ихэнх хүмүүс бүр юу ч харахгүй тас харанхуй. Тэнгүүд Вильям Бухлам юу илрүүлээд ашигласан бэ гэхээр нэг ерөнхийдөө одоо нэг сүнсэн биеэрээ гарчаад энергийн биедээ команд өгвөл тухайн энергийн бие нь өөрөө яг тэр команданд захирагдаад өөрчлөгдөж байгааг яг олж нээсэн юм шиг. Өөрөөр хэлбэл нэг энергийн биеийн одоо ямар байх нь болохоор оюун ухаанд захирагддаг, майндд захирагддаг болохыг яг анзаарсан. Тэгээд шууд нэг энергийн бие яг нэг сайн харахгүй тэгээд эргэн тойрны юмс жоохон фокусгүй харагдаад ангууд авчиад clarity now буюу тод харагд гэд монголоор ойлгочулна. Тэгээд ийм команд өгчөнгүүд нэг фази буюу ингээд жоохон бүрэлцээд харагдаад эсвэл бүр тас харанхуй юу ч харагдахгүй ангууд харагддаг болж хэлж байгаа юм л. Тэгээд энэ командаас гадна бас нэг Вильям Бухлам өөрөө анзаарсан юм бэ гэхээр нэг тухайн одоо сүнсэн энергийн биеийн одоо энергийн хэлбэлцэд давтамжаас хамаарат яг ямар орон зайд тухайн сүнс шилжих вэ гэдг нь тодорхойлогддог байгааг анзаарсан. Тэгэнгүүтээ хэрэг би өөрийнхөө сүнсэн биеийн энергийн хэлбэлцсэний давтамжийг яг команд өгөөд өөрчилж чадах юм бол би өөрөө өөр газар руу яг тэр энергитэй холбоотойгоор авчиад шилжиж чадах юм байна гэд энэ болохоор бас нэлээд чухал концепт. Тэгээд дараагийн нэг зүйл болохоор ерөнхийдөө нэг бодлоос хамаарат эргэн тойрны астрал орон зайдах зүйлс ингэж нэг өөрчлөгдөд материалж байгааг анзаарсан. Тэгэхээр ерөнхийдөө бараг 70 ухамсарт нь бараг байгаа зүйл шууд автоматар эргэн тойронд нь гарч ирээд ч юм. Тэнгүүд ерөөсөө тот контрол буюу бодлоо удирдах чинь ямар чухал юм бэ гэдгийг бас гаргаж ирж байгаа. Тэгээд одоо бидний нэг физик амьдралд одоо бодсон бодол ямар нэг байдлаар эргэн тойронд нөлөөлдөг болохоор бид нэр сайн анзаарахгүй. Тэнгүүд яг нэг астрал орон зайд гараад ирэнгүүт нэг 70 ухамсарт байгаа бодлоод автоматар шууд гарч ирээд эргэн тойронд биежээд иш тишээ шилжиж нөлөөлөд тангууд нэг бодол өөрөө нэг удирдлахгүй болохоор тэгээд хэр бодлоо удирдах чаддгүй гэдгээс ерөнхийдөө бүх юм хамаарч байгаа. Тэгээд ерөнхийдөө
Вилэн Буухлман би олон жилийн өмнө болохоор яг энэ Adventure Beyond Body гэдэг номыг уншиж ирсэн. Дараа нь Secret of Soul гэдгийг бас уншиж ирсэн шиг санаж байна. Тэгээд ерөнхийдөө higher self гэдэг нэг бас концепт ярьдیں۔ Өөрөөр хэлбэл одоо астрал бие дотроо бас хэд хэдэн одоо нэг төрөл байгааг анзаарсан. Өөрөөр хэлбэл астрал бие нь болохоор нэг нэгдэх астрал бие гэдэг нь болохоор ерөнхийдөө нэг этерик энержи ихтэй бие. Өөрөөр хэлбэл нэг vital body-оос ингэж нэг этерик энерги хэмжээгээр нэг яг тэр нэгдүгээр бие дээр татаад авчирчвал ерөнхийдөө нэг real time zone буюу яг энэ дэлхийн яг болж байгаа real time үйл явдал орон зай руу ингээд шилжих боломжтой. Тэнгүүд дахиад хоёр дахь бие нь болохоор арай хөнгөн илүү их чадамжтай байгааг анзаарсан юм шиг. Тэгээд Clarity Now гэдэг командаас гадна одоо нэг I want to transfer to my higher energy body гэдэг ч юм яг нэг илүү энергийн бие рүүгээ шилжиж эсвэл шууд дээд бие рүүгээ шилжиж гэж шууд команд өнгөд аяндаа бас нэг өөр бие ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл нэг илүү боломж багтаа нэг биеэс илүү боломж гэдэг өөр энергийн бие рүү бас шилжих боломжтой юм шүү гэсэн тийм концепт гарч ирсэн. Роберт Монрогийн номон дээр ч гэсэн гардаг л та. Гэхдээ бас яг нэг нэлээд дэлгэрүүлээд команд байдлаар одоо хэлэх хэрэгтэй гэдэг санаа Вилэн Буухлман ерөнхийдөө гаргаж ирсэн. Тэгээд Secret of Soul дээр гардаг зүйлсийг нь яг дараагийн бичлэг дээр ерөнхийдөө ярих гад үзье. Тэгээд би яг нэг бичсэн номны юунууд тэмдэглэлүүд сөхөж харангууд бас гоё санаанууд мартцсан ярнэ. Ерөнхийдөө хэрэг болдог санаанууд гарч ирж байлаа. Астрал нүдтэй холбоотой миний нэг экспириенсүүд байдаг. Тэгээд би тухайн үедээ бас яг нэг биес гарчингууд юу ч харагдахгүй, эргэн тойрон тас харанхуй болцоод гайхаад тэгээд яаж юм эргэн тойрон харагддаг болох вэ гэд интернетээр ухаад тэгээд Clarity Now гэд команд хэлж тиймаа гэд хайж олонгуудаа тэрийг ашиглах гэж оролцсон санаж байна. Тэгээд тэр өөрөө яг миний хувьд ажиллаж өгөхгүй. Одоо нэг эргэн тойрон тод харагддаг хэлсэн ч гэсэн харагдахгүй. Бис тэнгүүд дахиад бүр ухаад судлаад одоо Reddit гэдэг интернетэд тийм нэг том сайт гэдэг. Тэн дээр яг тийм astral projection гэдэг нэг channel нэг суг дээр нь хүмүүс янз бүрийн нэг astral projection-тэй холбоотой мэдээлэлүүд өчсөн байт. Тэгээд тэн дотроос одоо нэг зүйл уншаад тэр нь болохоор нэг ер нь нэг астралаар гарчаад астрал бие дээрх нүдээ ингээд ухаад гарынхаа урахад цэвэрлжт юм аа гэд. Тэгээд тэрийг туршиж үзээд нэг бүр нэг нүдээ өвдтөл нь астрал нүдээ өвдтөл нь за өвдөх мэдрэмж бол жоохон төртөл нэг ухаж үзснэ санаад байгаа. Тэгээд тэр бас ажиллахгүй. Тэгээд бүр гайхаад тэгээд зарим хүмүүс болохоор нэг ихэндээ харагдахгүй байжгаад одоо нэг ашиглахгүй байгаа астрал нүд өөрөө идэвхжихийн тулд авчиад хэсэг хугацаа авд юм аа гэд. Тэгээд ихэндээ юм харагдахгүй байжгаад дараа нь юм саарлаар харагдаад өнгөгүй харагдаж байгаа. Тэгээд өнгөтэй болд юм аа гэд. Тэнгүүд за энэ хугацаа авд юм байна гэж бодоод бас хүлээх одоо нэг
Тэгээд сүүлд одоо яг миний хувьд ажилтдаг зүйл юу болсон бэ гэхээр ерөөсөө нэг зарим хүмүүс өөрсдийнхөө experience-с энэ нөгөө нэг физик биеийн үүсгэж байгаа энэ соронзон талбаанаас л холдож чадах юм бол юм харагдаад эхэлж байна гэдэг өөрсдийнхөө experience-с ярьж байгааг туршиж үзсэн нь харин миний хувьд яг ажиллаж байгаа зүйл ба шүү харж байгаа. Тэгэхээр одоо нэг юу яг миний хувьд ажиллаад байна, юу ажиллахгүй байна гэдэг дээрээ тулгуурлаад судалгаа хийх хэрэгтэй юм шиг. Одоо нэг зарим хүмүүсийн хувьд ажилтдаг зүйл, зарим хүмүүсийн хувьд ажилтгүй зүйл гэдэг бас байгаад. Яг ийм нөгөө нэг энергийн биеийн фреквенсийг одоо нэг өөрчилж чадах юм бол тэр фреквенситэй холбоотой өөр орон зайд нэвтрэх боломжтой болдог гэдэг. Энэ болохоор яг баг basic fundamental law буюу суурь байгалийн хууль шахуу астрал орон зайд өөрчилж идэг зүйл